Тэмүүчин нарын 40 гишүүн чуулганы танхимдах ерөнхийлөгч ерөнхий сайдын суудлын байршлыг өөрчилж, улсын хурлын гишүүдтэй ижил төвшөнд байрлуулах агуулгатай хуулийн төслийг санаачилсан. Хэдийгээр тухайн төсөл нь суудлын зохион байгуулалттай холбоотой мэт харагдавч засаглалын байгууллагуудын хооронд үл ойлголцол зөрчил үүсэх эрсдлийг зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна. Парламентод ажлаа тайлагнах үүрэгтэй ерөнхий сайд бэлэгдлийн үүрэгтэй ерөнхийлөгч нар төрийн эрх барих дээд байгууллагын орой дээр суучгаад гишүүдийг загнаж зандардаг өнөөдрийн байдлыг өөрчлөх орлогыг Тэмүүчин тэргүүтээ 40 гишүүн хийж байна. Тэдний санаачилсан хуулийн төслийг хэрвээ баталбал чуулганы танхимдах ерөнхий сайд ерөнхийлөгчийн суудлыг өндрөөс буулгаж гишүүдийн суудалтай ижил байрлалд байршуулна гэсэн үг ээ. Одоо яг үндэ үндсэн хуулийн дээр намын бүлэг гэж ганцхан дүгүүд тэр нь улсын хурлын дэд даргыг томилохтой холбоотой асуудал байдаг. Гэтэл намын бүлгүүд дээр улсын хурлын гишүүдийг ямар санал өгөхгүй, ямар конов дарахгүй шийддэг. Энэ улсын хурлын гишүүдийг ард түмнийг төлөөлөх идэвхтэй энэ санаачлагтай байх энэ урам зоригийг нь хаадаг. Тэр энэ чиглэлээр энэ үл харагдахгүй байгаа энэ ширээ сандлын талаар одоо хууль санаачлагч гишүүний хувьд бас ямар шуудалтайг сонсмоор байна. Одоо ерөнхий сайдын суудлыг энэ эндрийн дээр буюу спикерийн хажууд тавьчихаар тэр хүн 126 гишүүний дээр гарч ирээд би тусдаа хүнгээд дээрээс харсан хүн гайстайгаар ажлаад хариуцсан тайлгнаж байгаа биш. Би намын даргын хувьд би одоо энэ одоо гишүүдийн ихэнхийнх нь хэн байхыг шийдэх тэр хүний хувьд гээд загинсан зандагдсан хүн гайстай болоод хувирчдаг юм билээ. Мэтгэлцээ тэнцвэртэй байх гэдэг зарчмын үндсэн дээр энэ мэтгэлцэж байгаа хоёр эндрийн харалдаа ерөнхий сайд нь суугаад сөргөчний лидерээ суугаад одоо мэтгэлцэн. Засгийн газрын гишүүд нь мөн ерөнхий сайдын доор суугаад улсын хурлын гишүүдийн нүдэн дээр энэ хүмүүс улсын хурлыг хуурахгүй байх ёстой шүү гэдэг хариуцлагатай шүү гэдэг харагдтуус тодорхой болгосон гэдэг нь зөв юм байна. Засгийн газрыг улсын хурал томилдог. Тиймээс засгийн газрын ажлыг парламент хянаж шүүмжлэх үүрэгтэй. Харин өнөөдрийн чуулганы танхимын зохион байгуулалтаас болоод ерөнхий сайдын синтед залрагч гишүүдэд чиглэл өгөх, удирдах байр сууриас хандлагыг бий болгосон хэмээн хууль санаачлагч гишүүдийн зүгээс тайлбарлаж байна. Асуулгын цагийн хүрээнд бол ерөнхий сайд тэр эндрээсээ бууж ирээд одоо энэ ч сөрөг хүчний гишүүдтэй улсын хурлын гишүүдтэй яг нэг төвшөнд мэтгэлцэхлээр ямар байдлаар энэ хилцүүлэг өөрчлөгдөж байна гэдгийг бол хүмүүс бас харж байгаа бах. Тэгэхээр энэ хойморт байгаа 3 суудлыг буулгаад зөвхөн одоо их хурлын даргын буюу хурал даргалагчийн суудлыг үлдээгээд нөгөө 2 суудлыг нь авч хаях нь бол энэ эрх мэдлийн төвлөрлөөс бас одоо хэлбэрийн хувьд одоо орон зайн төлөвлөлт зохион байгуулалтын хувьд гарах маш чухал ач холбогдолтой. Зүгээр нэг сандан суудлын дээр доорын яриа биш. Энэ бол цаад утгаараа бол агуулгын хувьд бол түүхэн шилжилтийн чанартай хуулийн зохицуулт гэж ойлгож болно. Тийм учраас бид бас парламентод ёсон дархлааг нь сайжруулахын тулд Улсын ерөнхий сайдыг бас одоо яг энэ их хурлын эндрийн цаана метр 50 сантиметрийн өндөртэй тэр товцог ширээн дээр их хурлын даргын зэрэгцээ ерөнхийлөгчийн зэрэгцээ суудаг биш. Яг одоо парламентынхаа дунд кабинетаараа суудаг байх энэ шаардлага бол зарчмын шин чанартай зүйл. Олон нийтийн дунд ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурлын дарга нарыг төрийн 3 өндөрлөг хэмээн нэрийддэг. Хуулинд огт байхгүй уг нэршлиг чуулганы танхимд байрлах өндөрлөгт залардаг 3 сентигээс болж нэрлсэн болов уу гэдэг тайлбар хууль санаачлагч гишүүдэд байгаамаа. Харин сая дурдсан төрийн 3 өндөрлөг судалт сүүлийн жилүүдэд Монгол Ардын намын удирдлагууд заларсаар ирсэн. Харамсалтай нь өндөр сентид залардаг эрх баригч намын гишүүд ерөнхийлөгч ерөнхий сайдын суудлыг улсын хурлын гишүүдийн игнэнд буулгах сонирхолгүй байлаа.